Зя би өнөөдөр Солонгос явах гэж байна. Ямар шалтгаанаар явж байгаа гэхээр өмнө нь яг хэлжсэн гэхдээ бүх хүмүүсээс мэдэхгүй байж магадгүй. Тэгээ одоо ингээ харж байгаа хартаа амар нүд жижиг харагдуулдаг цаа. Энэ шилжин угаас ингээ нөгөө хараа нэмэгдэх тусмаа амар юм зузаан болоод тэг ингээ тарж байгаас тэг миний нүд бүр ингээ баг зураа шиг марагдчихж байгаа. Энэ бол амар хэцүү. Тэгээ байнга линз зүүж өгдөг байхгүй. Тэгээд линзтэй явахаар чи ингээ нүд ингээ жоохон ингээ хичнээн сайн линз байсан ч гэсэн ингээл нүд ингээл холгоол чиний жоохон зовиртэй л явж байгаа шүү дээ. Байнга тэгж өгдөг байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэрнээс одоо ингээ сүлдө бүр залхаад тэгээд за нэг өсөө одоо ерөөсө харгаалт хэлүүлээ гэд зориод тэгээ явах гэж байна. Yes. Одоо онгоцноос хөлж би тэгтээ яг нэг ийм бичлэгийг амар мөрөддөгөөс байхгүй ингээ нэг булан суучаад ингээл юм яриад тэггүй бол тэр нэг хүмүүсийн дунд сухарч юм ярьж чадахгүй нөгөөдөг ч. За нэг мөрөдөл биеллээ. Сая бид хоёр бичлэг хийсэн байна шүү дээ. Бичээг байсан байна. Тэгээ нөгөө бөөм болоод байдаг. Дубашинтадтай моч юм аа. Тэгээд дахиад нэг амтаад үзчихгээд. Мочин юм амар тэгдүүл. Юу нэг тэгтэй жоохон юм. Тоо яг татварын ногоон нь амтдаг юм байна. Тэгээ амар сүртэй шуураад байхаас гоё биш юм биш үү манайхаа. Хамаа яасан бороод байна. Миний ингээ амар тутаагаад байна. Тэгэхээр энэ 100% гэдэг дагахгүй юу. Тийм амар том сүртэй мэн сонсоод та амар хөөе. Уруулын модонууд нь угаасаа бүр амар гоё юм. Надад бүр амар таалагдж байгаа. Энэ ахгүй юу? Энэ уруулын модонууд супер. Энэ ихтэй юм бүрхэн жижигхэн мэд юм байна. Нamo кьява. Өнгөн бүр амар хөөрхий. Хоёр амар хөөрхөн газар орж ирсэн байна. Энэ TikTok дээрээс нөө юун дээр лээ амар алдартэйсэн те. Тэгээ манай найз хайж агаад олж ирлээ энэ хардаа. Ийм хөөрхөн. Тэгээ юу гардаг вэ гэсэн чинь биш тээ ийм юу лэн нугас мөмлөө. Самбай санахгүй амар гоё тасгал нэг. Би тэгтээ хоолнд нэг тийм амар юу биш шүү дээ. Эцэд нэг амар ингэж мэгдэх юм биш шүү дээ. Гэсэн мөрдөө энийг идэхээр бүр яг ингэ 남의 보드도 찾지. За манайха би ирчлээ. Эмнэлгийнхаа гадаа ирсэн байна. Тэгээд харах уу. Энд дотор байдаг тэр тэн дээр нэр нь байна. First Eye Center гээд би та нарт нэрийг нэг амар түүхээ яриаг үлээ. Би энэ микрофоноо 9 өдөр алга хийгээд хаяад яг зөвхөндөө авч ийснээ бол санаад байгаа хгүй. Тэгсэн мөртлөө байдгүй гараад метрон цуусан ч байхгүй болсон заяа. Тэгээ би ингээ бодохдоо ингээ метрон цуухаас өмнө метрон цугаа шууд ингээ бичлэг эхлэх гэж байна. Тэгээд ингээ метрон цугаас өмнө цүнхэн онгойлгосон газар дэлгүүр тонгойлгосон байгаа хгүй. Тэгээ би бүр гайхаад дэлгүүр дотор унаасан баймар хүнтэй гэж бодоод тэгээ бит хоёр за хайжчихгээ бүр ингээ 24 цаг ингээ далга болчих жоох хгүй юу. Хайгаачгүй. Тэгэд ингээ далга болоод дэлгүүрт нэр унагаацсан байж байгаа. Юуны маа гэд асуучих юм уу гэд найзаасаа тэгсэн чинь тэг асуусан гаргаад өгсөн шүү дээ. Бүрээ. Энд бүр ингээл юм хайчих юм бол ингээд олоод авчих боломжтой байгаа.
сайн шинжилгээнүүдээ өгсөн. Тэгээд одоо болохоор эмчтэй үзүүлэх гээд сууж байна. 2 3 알겠습니다. 9 6 3 알겠습니다. 네, 좋습니다. 되죠? 네, 잘 제거했습니다. 내셔도 됩니다. 그러면 점점 더 선명해집니다. 근데 오늘 허일이만 하시다 보니 Гурван тусалгаа. тэднийг бас бараг 14 хүний хугацаанд сайн хийгээд хамгаалал хараа багаар сайж гараад ирэх юм. Би өчигдөр нөгөө юунаасаа гарч ирчээд лазертаа урд гарч ирчээд гарч ирэнгүүтээ цүнх рүүгээ явснаа шилээ хайгаад байлээ. За бит хоёр ер нь ингээд энд ирснээс хойш төлөвлөсөн юмнууд болохоор дандаа нэг тийм хүмүүсийн хөвчлэн очиод байдаггүй монгол хүмүүс их тий. Монгол хүмүүс ч нөө солонгос төрхээр яг нэг л хідэн ордог газруудаар л ордог штеп. Нөгөө номын сан билүү тий. Тэр мэргээр ордог. Бид хоёр болохоор тим юмар орохгүй илүү гоё яг нөгөө солонгос кино мэнэ тий. Кинон дэр гардаг хэсгүүд тиймэрхүү сонирхолтой газруудаар оръё гэж бид хоёр төлөвлөөд тэгээ өнөөдөр болохоор бид хоёр хаашаа очих вүлээ? Swan. Нөө киноных нь газрын үйл ямар кино вэ? Lovely Runner. Сүнжээ. Оо, сүнжээ. Сүнжээ дээр очих гэж байна. Нөө шар зодогтой. Тэгээд тэргээр бас тэгтээ өөр зөнд олон киноны газрууд бид юмлээ те. 25, 21, Our Float, Summer. Тэр одоо бараг ирж байгаа шиг байна. Энэ хавьд гэсэнтэй. Мэдгүй яг ч юм надаа энэ болон кинонд гардаг юм шиг надад байгаа юм санагдахгүй нь. Харин тий. Омо. Муу юм уу? Вау. Китэр 선물. 와. 또 김. Энэ болохоор нөгөө хиний гэр юм биш үү? Эмэгтэйгийнх нь гэрдээ нөгөө шар зонтогтой яг ингэ зөксдөг. Айгу. Энэ болохоор хиний гэр. Сонжэй. Зөв уншиж байна уу? Сонжэй гэр. Энийг манай нэг зүгээр цэнхэр хаалга гэдэг шүү хүмүүсээ. Зүгээр цэнхэр хаалга гоё. Энэ харахад зүгээр цэнхэр хаалгал харагдаад байна л. Тэгээ нараачтай ийм од. Одоо дараагийн спот руугаа явна. Бас нэг киноны хэсэг гардаг газар руу явна гэсэн үг. Тэгээ энд болохоор ингээд ерөөсөө шууд кафе болцсон юм байна. Энэ бүр амар хожиртой болчихлоо. Түл тэр нэг хаалган дээр нэстэй. За, одоо болохоор бид хоёр бас дахиад нэг киноны хэсэг. Тэгсэн чинь ингээд ийшээ харуул та. Бид хоёрыг туулах хэвээр зам. Камера ингээд ингэж. Бид хоёрыг туулах хэвээр замыг хардаа. Омо. Өглөөнөөс хойш баг алхацсан. Гэтэ одоо тэгээд гоё газраа энэ хол ирчээ. Хэдэн минут байлаа бүр автобусаар явж ирлээ. Хэдэн буудал илээ бүр амар олон буудал автобусаар явж ирчээ. Тэгээд энд харуулахгүй явчихвал тэгээд гонигтай юм да тий. Нэгэн тэрснийх. Тэгээд энэ кино болохоор манайхаа та гараа ямар кино вэ? Тэр киноны хэсгийг хийхин тулд ингэж их дэшээ явдаг байх нэ манайхаа. Айгуя. 진짜 너무 어렵다. зөв. Солонгос л орж ирээд шүү. Солонгос л жоохон орноо гарнаа. 힘들어. 너무 힘들어. ерөөсө бүх юм дээр л нөөмо зарлгаал тэгээд сайхан тулах чинь гэсэн үг. Омо. Айгу. Ямар гоё яригдчихэв. Яг ингэж юу яагаад?
Сакуран ингээд унаад. Мама. За дээрээс нь харуул ингэж харагдаж байна ёо энэ нарда. Ваа. Та нар ингэ нүдээр хардаг ч үлээсэй. Нүдээр бол амар гоё. Зя Сөүлд ирсний хиддэг өдөрлөө. 8 дахь өдөр үү? 8 дахь өдөр дээрээ өнөөдөр бит хоёр ордон орох гэж байна. Яг 7 юм уу? 5 дахь өдөр ирсэн тийм нэрээ. Тэгэхээр 7 дахь хоног дээрээ ордон орох гэж байна. Хамбууг өмсөөд ордон дотор гүөх гэж байна. Ингээл хэлчихэж байгаа юм аа. Ваа. Энд нэг их шүүд бичлэгээ хийж. Гоё нэг гоё байх. Энэ зинхэр эдгээр угаасаа зүгээр ингээд амар цаг нь болохгүй яар. Тэг халтуурны шууд зөгцгооргүй хоёр хүнтэй байснаа өмсөлчлээ л дээ. Тэ. За одоо тэгэд явах вэ? Орд орж байгаа л юм да. Тэг угаас 5 болохоо 5-аас хаад юм байна. Тэгээд тийм болохоор бид хоёр ингээд яарчлаа. Гэхдээ чиний гол зөгтөж байна. Миний гол үнэхээр улаан цагаан хоёрыг яг мэйчилж байгаа юу гэдэг.拿张纸来，拿几张纸来，把你这样弄桌子上了。湿巾。 Одоо бол япдал харагдчих би гэж. Мэдгүй асуух юм уу? Яаруснаа зүгээр холимог хөвцөн сүлчих юм аа. Мэдгүй гэж бодсон юм аа хайшин. Миний хувцыг хардаа. Энэ доотлыг нь хатных үстэй манайхаа гэж. Тэсний дээг өрхөн гүнжих байгаа зү. Зя бүгдрээ сайн уу манайхаа. Өнөөдөр Lotte World орох гэж байна. Тэгээд нөгөө манай нүдний имлийг зуучлж өгсөн газар ийм medical tour гэх үү ер нь. Тийм. Medical tour маягаар ингээ нөгөө хэрэгтэй эмнэлэгтэйгээ холбогдоод үйлчлэгээ аваад хажуугаар нь бас гоё ингээд аялах боломжтой байдаг. Тэгээ намайг өнөөдөр нэг өдөр аялуулныхээр би Lotte World орё гээд тэг өнөөдөр бит хоёр орох гэж байна. Өөр ер нь бүх ямар ч аялал хийж болох уу те? Тий, ямар ч аялал хийж болно. За хэрвээ ерөнхийдөө бол бүтэн биений шинжилгээ сонирхож байгаа юм бол бүтэн биенийхээ шинжилгээ дээр аяллаа хөтөлбөртэй гоо сайхны мессежлэр сонирхож байгаа. Гоо сайхныхаа мессежлэр дээрээс аяллаа хөтөлбөр. Тэгээд ерөнхийдөө Солонгостой ямар нэгэн байдлаар эмнэлгийн үйлчилгээ сонирхож байгаа манай байгууллагаар дамжуулаад аялалтаа хослуулж Намайг гоё далаа явах л гэдсэн. Би тэгтээ далаа яваад ирсэн болохоор өнөөдөр гоё Lotte World орж форм өмсөд зугаалъя гээд одоо гоё форм өмсөж чинь ямар форм хоёул орж үзэж байгаа. тэгвэл гүцтэй гэж үү? За ямар ч гэсэн форм өмсөд ороод ирсэн. Ста жоохон хүмүүсийн ста наран гахаар газар байна. Вау. Гоё нэ. Тойр одоо түрүүний хэлснээр hot dog авчид гэж байна. Ийшээ зөксөл гоё л харагдах юм. Энэ хоёр охин шиг зураг дараалал. Гадаа халуун маань.
Уг нь яг уу ганц хоёр тоглоом дээр суучмаар л юм л дээ. Гэтэ энэ очр нь бүрстэй амар юм байна. Одоо зураг дарья. Яаж авд юм бол миний байгаа энэ газрын энэ 90 тойрноо да. Миний хамтдаа үйлчлүүлж байгаа хүмүүсийг ирсэн. Миний хамтран үйлчлүүлэгчид. Одоо бид хоёр нэг юм хөрх юм дотор суух гэж байна. Уаа. Бараг 2-3 минут юм шүү. Тэр явж байгаад ингээд октоодын зураг дарахаар болоод тэгсэн чинь энд айгуу гоё гараад ах юм. Тэгэхээр бид тэр одоо энэний дараа ахуулна гэж. За бүгдээрээ сайн уу манайхаа. Тэгээд өнөөдөр болохоор бүр яг юм тусдаа YouTube бичлэг хийх гэж байгаа. Тэгээ ямар бичлэг вэ гэхээр миний амар хөрх охинтой уулзна. Тэгээд та нар бараг бүгд мэднэ. Гэтэ зарим нь одоо нөгөө Монгол гэдгийг мэдэхгүй ч магадгүй. Тэгээд би болохоор ингээд Монгол гэдгийг амар эртнээс мэдээд тэгээд ер нь л таньдаг байсан. Гэтэ нөгөө ерөөсөө уулзч үзэж байгаагүй угаасаа Солонгост байдаг болохоор тэгээд бүр амар хөрхийн beauty influencer одоо beauty content creator team хөрх охин байгаа. Тэгээд би бүр Солонгос ирэхээс өмнө хоёлаа ингээд уулзчихлоо, танилцчихлоо гэдгийгсэн чинь тэгээл та гэдэг амар хөрхөн. Тэгээд тийм болохоор өнөөдөр уулзах гад явж байна одоо. За манайхаа миний уулзна гэдсэн хүн маань энэ хүн байгаа. Та нар таньж байгаа хаа. За хэн блэ гэж бараг бүгд Намона Каспер. TikTok-д уулзлаа. Би нэг 21 байна уу 22 оны үед нэг газар юм гоо сайхны газар маркетингийн ажил хийдэгсэн байхгүй юу. Тэгээ нөгөө маркетингийн юм ихэрч нөгөө амар ингээд судлан дандаа нөгөө солонгос бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг. Тэгээ нөгөө судлаад ингээд явжсэн чинь Style Korea дээр ингээд чи нөгөө нэг юм босол октоодтай хамт живчлэгээд байсан шүү дээ тий. Тэнгүүт ингээд яагаад ч юм надаа ингээд амар монгол юм шиг санагдаад. Үгүй ингээд монгол хүн ингээд чиний царай бол ингээд амар солонгос царайтай. Тэгсэн мөртлөө ингээд яагаад ч юм цаанаас нэг тийм монгол юм шиг санагдаад бүр амар сонирхол татаад тэгээ би бүр ингээд хайсан бохгүй юу бүр. Гэхдээ тэн дээр чинь бас ингээд та хэдийн нэг амар tag mag хийдэггүйсэн шүү дээ бичлэгэн дээрээ. Тэгээд нөгөө нэг юм дагсан хүмүүсээс нь тэр нөгөө Style Korea дотроос ингээд бүр хайгаад заяа. Бүр ингэж хож хайж гарч. Тэгээд чиний Instagram-ыг орсон чинь монгол хүн байсан. Тэр ер нь бол нөгөө ингээд монголчууд чамайг монгол гэдэг чи мэддэггүй байхад би мэддэг байсан. Хүмүүс тэр намайг дандаа юу Солонгос эсвэл Япон гэдэг. Монгол гэж боддог хүмүүс байсан. Гэтэ нэг цаанаасаа л нэг тийм аураа нь яагаад ч монгол юм шиг санагдаад нэг тийм сонир татагдаад байсан байхгүй би. Тэгээд тайсан. Casper гэдэг англи нэртэй. Тэгээ яагаад Casper гэхлээр яг air цагаан болохоор ghost. Гэтэ та нар харж байгаа сте амар цагаан байна. Air цагаан гэдэг болохоор тэгээ Casper the Ghost гэж нэртэй. Тэгээд Солонгост одоо 9 жил болж байна. Өмнө Style Korea-нд ажилладаг байсан. Тэгэхээр 3 сарын өмнө ажлаас гараад одоо тэгээд контент хийж байгаа. Монголд бол юусоо амьдарч байгаагүй гэсэн тийм. 5 настай баха ээж авсан. Ээж нь 12 жил амьдарч байгаад тэгээд их сургуулийн суух гэж ирээд. Арьс мэрсэн үнэхэр гоё нөө. Баярлаа. За одоо ингээ бүгдээрээ гоё энэ арьсных нь нууц мууцнаас мэдэж авнаа. Арьсны тэрийг хоёлаа гоё том юм дээр хийчих. Камер дээрээ. Гэтэ би нэг амар skincare product авчираагүй шүү дээ. Яг гэхдээ зүгээр ярьж болно шүү дээ. За. За ер нь хоёлаа энэ дээр хийчих за. Одоо. Би ер нь бол ирэх газраа ирсэн байна. Тэгээд манайнаас намайг метрон дотроо
хийж арай. Дрон бол ингэж арайсан бол мород гэж байна. Өсч шүү. Ринэ. Өглөөж идэг үү? Өсөд шүү ринэ. Гомон гоо хийх юм байна. Яа. Орсон юм байна. Энэ өөрөөр What's up, thank you for coming. Ямар кушнэр гэж байна? Mac. Энд тийм охтууд гэдэг нь дандаа хагас мэт, мэт кушнэр гэлдэг юм байна тий. Амар клоо fusion хэрэглэдэг зөндөө хүмүүс юм аа. Тэгэхгүй л энд чинь нөгөө амар угаасаа чиглэг болохоор мурдаа явсан. Холтер хэрэглэдэг юм чи. Ингээд авсан чи аяг бүрхэн өмлөг гарчтэй гэгээлэг даалаа. Энэ дэр би бүр баахан фото бүдэн зургийг дараад. Тэгээ ядж хахад ингээд дандаа 2% өгөх юм. Би одоо нэг зургийг өөрийнхөө бага авсан зургийг ингээд хиндээ чадгалуулах юм. Тийм гэртээ ийм хүн байд юм шүү. Ийм охин байд юм бэ. Тэгээ бит хоёр гоё ирж агаад гоё шин минь тэ солонгост гарсан марсан гоё туртаа бүтээгдэхүүнийг нь харъя гээд цүнхийг нуух гэж. Цүнхэн амар ийм ногоон амар гоё өнгөтэй цүнх. Гоё содон. Тэгэхээр нэр нь чи ямар хүргэн солонгор тийм шүү. Зүхүрхий. Тийм ээ. За одоо энэ ногоон цүнхнээс юу гарч ирэх нь бүгд харцгаая. Царан. Энэ болохоор YSL-ийн гэтээ 24-нөөс илүү худалдаанд гарна гэсэн. Одоохондоо арай худалдаанд гараагүй байгаа байхгүй юу? Гэтээ шинэ fusion заяа. Солиотой заяа. Би гэтээ одоо та нарт амар юм харуулъя за. Өнгөхгүй заяа. Цагаан юм шүү. Тийм. Яагаад вэ гингүүд байгаа зү? Одоо ингэ нүүр тослогдсон шүү дээ. Powder-ны оронд ашигладаг. Одоо ингээд Ингээд одоо ингээд крем төрхөө ингээд гарсан. тийм. Тэгсэн чинь ингээд нүүр тасагдана. Тийм. Тэгсэн мөртлөө шингэн заяа. Тийм ээ харин гэсэн шингэх юм би бүр гайхал. Одоо ингэ шингэн байгаа шүү дээ. Тэгээд ингээд энэ тослогдсон хэсэг дээрээ энэ одоо ингээд тослогдсон хэсэг дээр ингээд гараад өгнө. Тэнгүүд жоохон хатаад тэг ингээд майт болгочихдог. Миний нүрт гэдэг бас амар тослогдсон. Ямар сонирхолтой. Гарааг байгаа юм байна. Тэгсэн мөртлөө ингээд павдрыг бодвол арсны нөхсөв ингээд гэтээ хитрхээ тослогдсон үе павдраар ингээд түрхэхээр ингээд зумгаарлаад Цагаад тийм нөхсөв ингээд бүглрүү дараа батг гараад байдаг шүү дээ. Энэ тэгэхэргүй санагдсан. Тэгээ савнаас амар хүрхэн байгаа юм тийм. 24-ний сар. Энэ болохоор Монгол байгаа. Энэ Nike fusion ахгүй юу? Тэгсэн чинь энэ амар гоё. Би уг нь fusion. Гэтэ би зүгээр fusion-ыг ер нь ингээд foundation түрхчээд гадуур явж байхдаа зүгээр одоо жоохон арилж марилцсан хэсэг байвал тэрэнд нь засдаг ахгүй юу? Гэтэ энийг ингээд foundation-ы оронд хэрэглэж болохоор амар гоё заяа. Гэтэ ингээ хитрхээ glowy fusion-ууд чинь гэр л арилчаад байдаг шүү дээ. Тэгээ утас мутаар ярахаар ингээ наалтаад байдаг. Энд хэлдэггүй ингээ хагас мат тэгсэн мөртлөө ингээ бас батг гаргадаггүй ариус хурааш болтгоо. Чи миний өнөртөө оснуудыг өнөртөө үзээд ямар өнөртөө осноо таалагдсан бэ? Би нөгөө нэг айгуу сони ингээд өнөртөө бас амар юусо төрөхдөггүй. Гэхдээ ингээд өнөрөө олоход хэцүү хүн гэх юм уу? Дуртай өнөрөө олоход. Ингээд амар өнөрлөөл яваад байдаг. Тэгтээ ингээд таалагддаг. Тэгээ сая энд ирсэн чинь бараг ингээд энэ олон өнөртөө осноос ингээд өнөрлж үзэж байгаад бараг дуртай өнөрөө оллоо. Энд чинь бараг нэг мини юу байгаад нь штэ. Дэлгүүр байгаад нь штэ. Тэгсэн чинь надад таалагдсан хоёр нь болохоор энэ хоёр. Ингээд энийг турхсан байхад өнөртэй. Өөх чи ямар гоё өнөртэй гэдэг. Тийм. Энэ хоёр угсаа амар гоё нэртэй заяа. Тэгээд энийг бас хүмүүс амар их төрхтэй мэлээ штэ. Алдартай гэдэг. Байна. Алдартай гэдэг юм лээ штэ. Энийг үнэрсэн чинь бүр амар эмхтэй л. Зүр мангар юм эмхтэй л. Гэтэ миний үнэр бол биш.
Энэ бол миний. Энэ үс яг ч юм тохирохоор юм байна. Ийш байлтай оруулах Би ажил дээр өмс бүрэн Crocs авах гад. Тэгсэн чинь чимэглүүд нь өөр янзын бэлтгэн гэж ярьж байгаа. Тэг би харыг уг нь бол өмсөх гол та хар ингээд амар халтар болоод байна. Тэрний оронд энэ өнгөлгөн амар хинвэ. Сая уг нь миний нэг амар тэ брэнд 2AM гэдэг брэнд амар тутаагаад ш түүний үед тэг түүнүүд нь амар гоё гэдэг. Тэрний уг нь pop up болоод байгаа байхгүй юу? Дааж бүр ингээ амар хоочрсон. Тэг би энд ирэхэд яг юм очрлтын дээрээс үнэхээр төвччихэд хүм очилчаад бүх юм уу. Сүүлийн өдөр маань үлдэж байна. Тэгээд яасан гэсэн чинь өчигдөр нөгөө нэг юу орсон штэ. Сонсоо ороод хоёр брендийн pop-up орсон чинь хоёулаа дууссан байсан байна pop-up-ын хугацаа. Тэгээд ер нь аль тэндээс юу ч ороогүй тэгээд явцсан байхгүй юу. Тэгээд юм бичиж чадаагүй. За өнөөдөр болохоор Мяндон ороод Мяндоны надад нөгөө Оливианг нь илүү том юм санагдаад байдаг байхгүй. Тэгээд би бүр ингээд бүр 9 цагаас хойш баг Оливиангаар нэг л удаа орсон. Тэгээд тэрнээс хойш за явахынхаа өмнө хамгийн сүүлд яг Оливианг руу бүр ингээд амар тухтаа орж байгаа бүр ингээд мангаруудан тасч байгаа юм аа гэж бодоод тэг үлдээгээд өнөөдөр болохоор Оливианг орно. А тэг дээрээс нас Мяндон болохоор нөгөө Химеко гэдээ бас ийм брэндүүдийн бас дэлгүүрээд байгаа байхгүй Оливианг шиг. Тэгээ сүүлийн үед ер нь тэнд байдаг брэндүүд нь айгүй ийм мейкап артистуудын хувьд илүү одоо нөгөө авах туртай брэндүүд нь тэнд байдаг юм байлээ те. Би Химеко нь болохоор гол нь энэ Солонгостой хоёрхан салбар байдаг гинэ. Тэгээ нэг нь Мяндон гэдэг болохоор за нэгмсэн Оливианг оронгоо тийш орчих гэж бодоод тэгээд явж байна. Зя ингээд миний хамгийн сүүлийн өдрийн хийх ёстой бүр нэг хамгийн том ажил. Би бүр бүтэн өдрийг Оливиангд үлдээж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хардаа бүр Оливианг таун руу орох гээд би бүр ингээд хүлээгээд яваад орох гэж байна. За хардаа ийм том би одоо яаж дуусгана? Өнөөдөр гарах юм уу? Омо. Оливиангаас гадна бас Chico зүүн уншиж байгаа юм болов? Ийм брэнд. Оо, Entropy. Yes, тийм ээ. Одоо тавчлаа. Тийм ээ манаха. Олчлоо. Entropy авъя гэж бодчихсон. За сая Оливианг ороод юмнууд авцаа. Одоо болохоор энэ Himeko гээд одоо нөгөө Солонгосын яг мейкап артистуудын амар дуртай бүтээгдэхүүнүүд зардаг бас юм Оливианг шиг дэлгүүрээд байгаа байхгүй юу. Тэгээд ийш орж ирлээ. Тэгээд эндээс бас юмнууд авчаад тэгчингүүтээ дахиад үлдэгдэл юм гарвал дахиад Оливианг орчих гэж бодлоо. Тэгэхгүй бол бас нөгөө энд байгаа юм аа дараа нь Оливианг орохгүй гингүүт юм аа тавцуулж магадгүй гэж бодоод байхгүй юу. Тэгж бодоод энэ л хороо нөгөө нэг юм жижиг брэндүүдийг ингээд айгу цуглуулсан дэлгүүр юм байлээ. Гэхдээ мейкап артистууд нь энэ брэндүүдтэй амар дуртай. Сүүлийн өдөр Мяндон дээр өнгөлөө үгүй энэ юу Оливианг Химеко гэдэг гоцны юм байсан хоёрыг ширтсэн. За тэгээд одоо намар ирэх юм болоо яах юм бол тэр бүх Мяндон минь баяртай юмнууд авлаа. Энэ ингээд амар нөө тарилганы маань юунууд байгаа те. Суралтууд. Ямтай яруу хүмүүсээ бодохтаа гоё Монгол байдаггүй юм гоё бүтээгдэхүүнүүдээр бүтээж бодвол илүү гоё л шүү дээ. Тэгж одоо зөндөө. Би бараг хийх юм олдохгүй юм болов чи би бүр 14 хоног зүгээр өдөр болгон өглөө болгон би гарч яваад орой орж ирсэн тий. Бүр нэг ажилтаа юм шиг ээж бүр чи яагаад гүнзээр ярихгүй байгаа чи надад бүр ажил хийгээд байгаа юм гоо нэ. Би бүр цаатахаар завгүй гэдэг. Бүр нэг ажилтаа юм шиг л явж байна л гэдэг. Тэ орой чи гэртээ зүгээр авахгүй. Загаараа хайч ядаж хэлхий гэж зүгээр. Ядаж хэлхий гэж дараа л дэлгий латэ. Далги яаж хэлдэг? Далги латэ. Одоо ч дэлгий латэ ба. Угаасаа би нөгөө матча латэ нөгөө амар дуртай штэ. Тэгээд
Монголд одоо тамаачаа үзээ. Тэгээд энд ирсэн чинь би далиг хэлэлцээд орцсон. Тэгээд би өдөр болгоо далиг хэлэлцээ авсан. Тэгээд одоо өнөөдөр бас явахаас өмнө нэг далиг хэлэлцээ угаад тэгээд Монгол бэдгүй хаа тэгээд үзэлтэй дээ. Яг юм гоё улсаа. Би ерөөс үзэлтэй дэлгэдэг санахгүй байна. Яхаа байгаа. Очиж хайж үзнэ. За тийм л байна. Бай бай.